Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэр сайхан оролцож байна. Борхүүгийн Дэлгэр сайхан Монгол улсын их хурлын гишүүн, зам тээврийн сайд. Дорноговь аймгийн Сайн Шан цумын 1-р 10 жилийн ерөнхий боловсролын дунд сургууль. Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх цэргийн дээд сургууль буюу одоогийн хууль зохиолох их сургуулийг хуульч мэргэжлэр төгссөн. Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч. Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч. Мөрдөн байцаах засгийн даргаар ажиллаж исэн. Улсын их хурлын гишүүнээр 3 удаа сонгогдсон. 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр засгийн газрын гишүүн, зам тээврийн сайдаар томилогдсон ажиллаж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Та сайт хийгээд нилээд 2 янзын сайт хий. Гэхдээ төвжирлийн сайт гэж байсан тийм ээ. Одоо та энэ зам тээврийн сайт. Төвжирлийн сайт байхдаа ер нь одоо юунд анхаарч ажилласан юу болсон бэ? За ингээд энэ өдрийн одоо телевиз үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээд цаг үеэ олсон энэ ярилцлаганд бас оролцож байгаадаа баяртай байна. Улс орны хөгжил бол нийслэл хоттой маань салшгүй холбоотой. Тэгээ миний бие 23 оны 11 сард анх одоо Монгол улсын сайд Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах үндэсний хорооны даргаар анх томилогдсон. Та бүгд санаж байгаа бах. Би анх одоо ерөнхий сайдуудад та одоо энэ сайдыг хийх хэрэгтэй байна гэсэн. Тэгээ энэ ч одоо бас сонгуульд өгч байдаг нэлээд асуудалтай энэ одоо над бол хэцүү л байна гэсэн. Тэгээд танаас өөр одоо хийх хүн алгаа гэсэн. Тэгээ би одоо ерөнхий сайд нэгэнт итгэл өгч юм чинь хүлээж аваад их хурлаар орсон. Тэгээ би энэ миний нэг хэлсэн үг өгдөг. Би хайруулын тавган дээр суучлаа да гэж. Би одоо энэ бол одоо юу гэж суудахтай юм гэхээр ер нь нэлээд хатуух юм дээр би очлоо доо. Яг нөгөө урд талднаас автобусны хэрүүл зарга маргаан гэж зөндөөл юм байсан. За энэ сайдын ажлыг аваад зүгээр ганцхан одоо засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг бол нийслэл хотын өвөл одоо унаа тэргийн асуудал хүндрэлтэй болчлоо. Маш богино хугацаанд одоо нийтийн тээврийн хэрэгсэл автобус оруулж ирэхийг үүрэг болгосон. Тэгээ миний бие 11 сард ерөнхийлөгчийг одоо дагаад бүгд найрамдах хятад улсад айлчлаад тэр айлчлалынхаа хүрээнд үлдээд хятадын олон автобусны үйлдвэрүүдээр тойрч ирнэ. Өөрөө нүдэрээ үзье гэж бодож үзсэн. Тэгээд энэ олон үйлдвэр дотроос явж ирнэ. Ютонг нь баруунд одоо экспортлдог автобус юм байна. Ер нь дэлхийн олон орнуудад экспортлдог юм байна гэж одоо үзээд өөрөө газар дээр нь танилцаад тэгээ анхны гэрээг одоо тэнд очижсэн. За мэдээж мөнгө санхүүгийн хувьд бол Монгол улсын хувьд бас тэр автобусны үн цэн гэдэг нэлээд маргаантай байсан ч гэсэн бас харьцангуй нэлээд гайгүй үнэн дээр тохиролцож өмнөх автобусны үнээсээ бас нэг 2 дахинч хямд өртөгтэй. Тэгтээ орчин үеийн бас дотор нь бас нэлээдгүй шаардлага тавьсан. Камертай болгох, жолоочоо камераар хянах, одоо орж ирж байгаа зорчигч одоо камерт харагдах, бас өнөө нийтийн тээврийн хэрэгс сууж байгаа хүмүүсийн хармаа хотыг суулгах муулах гэд олон зүйлийг хүн бас боддог л доо. Тэгэхээр зэрэг энэ дээр бол засгийн газрын өгсөн тэргүүний өгсөн үүргийн дагуу бол миний бие маш богино хугацаанд за нэг 45 хоногийн хугацаанд баха омны өмнө буюу 12 сарын 29-нд анхны 50 автобусыг оруулж ирсэн. Тэрнээс хойш он гараад өөрөөр хэлбэл 24 оны одоо цагаан сарын өмнө буюу 24 оны 1 сарын 20-ны өмнө одоо 600 автобусыг анх оруулж ирж одоо өнөөдрийг бол нийслэл хот маань энэ автобусаар явж байна. Харин одоо нийслэлийн засаг дарга маань бас энэ үйлдвэрээс автобус нэмж авсан байлээ. Ялангуяа одоо нөгөө урт одоо нийтийн тээврийн хэрэгслийг одоо сундаг автобус гэж ярьдаг шүү дээ. 3 хаалгатай
тэрийг авсан байлээ. Ер нь бол Улаанбаатар хотод бол нийтийн тээврийн хэрэгсэл бол маш чухал. Хоёрдугаарт бол бас төвжирлийн одоо хорооны даргын хувьд бол ер нь замын зохицуулт их чухал зүйл юм байна. Замын тээврийн хөдөлгөөн, нэгдүгээр игнийг чөлөөлөх энэ энэ үгдэд бол манай нийслэлийн одоо засаг дарга Нямбатар маань бол бас битээр хамтарч ажиллаж гар нийлж нэлээд асуудлыг шийдсэн. За тэг хугацаа богино байсан учраас би энэ сайдын ажлыг хагас жилэл хийсэн. 24 оны хавар сонгуулийн уур амьсгал ороод үндсэндээ бол энэ сайдын ажлыг нэг 5 сар хүртэл хийгээд тэгээ сонгуулийн ажилдаа орсон. Сонгуулийн ажил бол явсаар одоо ингээд үргэлжлээд тэгээд наадмын өмнөхөө одоо ингээд Монгол Ардын нам олонхын суудал авч шинэ засгийн газараа байгуулахдаа хамтарсан засгийн газар байгуулсан. Хамтарсан засгийн газар байгуулах үед бол засгийн газрын тэргүүн бас л надад та зам тээврийн сайдаар одоо очоо. Ер нь Монгол улсад идэвхжсэн хувьд бол энэ төмөр зам гээд олон асуудал байна. Тэгээ энийг одоо шийдвэрлэхэд та чаднаа гэсэн. Тэгээ би бол бас хүн итгэл өгж яхад бас би очоод энэ ажлыг хийчихье гэдэг бас хүсэл эрмэлзэл байсан. Тэгээ өнөөдөр энэ ажлыг аваад би яг жил 6 сар болж байна. За ингээд жил 6 сарын хооронд ер нь та зам тээврийн сайд болоод ямар асуудалд анхаарваа. Ялангуяа та тэр хотын төвжирлийн сайд үндэсний хорооны дарга байхдаа эхлүүлсэн ажлаа ямар нэг хэмжээгээр сайд болоод дэмжсэн үү? Ямар одоо бэрхшээл гарч исэн бэ? Юу хийсэн бэ гэж бодох юм. Мэдээж одоо өмнө нь одоо өөрөө бас таны хэлдгээр Улаанбаатар хотын төвжирлийг одоо нэлээдгүй хэмжээнд ойлголттой байсан учраас энэ сайдын одоо зам тээврийн сайдын ажлыг аваад бол ерөөсө 3 хол юм одоо хий гэж бодож байсан. Стратегийн ач холбогдолтой Монгол улсад ирээдүйд одоо маш чухал ач холбогдолтой 3 төсөл барьж авъя. Одоо олон юм руу хамгаардаж яхаар 3хан бодиттой ажил хийл гэж бодсон. За энэний нэг нь бол яалч байхгүй одоо манай одоо Улаанбаатар хоттой холбоотой Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр замын асуудал. Энэ төмөр замын асуудал бол үнэхээр одоо толгой өвтгсөн ажил байсан. Ялангуяа одоо Улаанбаатар хотын дундуур явж байгаа төмөр зам маань нэгдүгээрт Орос Монголын хамтарсан төмөр зам, хоёрдугаарт энэ Улаанбаатар хотоос одоо төмөр замыг гаргах гэж 3 жилийн өмнө засгийн газар шийдвэр гаргаад Богдхан төмөр зам гэж төсөл хэрэгжүүлэх гээд яваагүй. Өөрөөр хэлбэл хамтрагч тал буюу Оросын тал маань зөвшөөрөөгүй. Тэднийхтэй холбогдох хэрэгтэй болж таарна. Тэгээд тэр холбоос дээр нь асуудал гарлаа гээл удаад байсан. Тэгсэн. Тэг яг тэгээ ирээд өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд одоо баг хангаагаас салаа зам тавина гэдгээр анхны шийдвэрийг гаргаж засгийн газараас одоо 3 удаагийн тогтоолоор одоо багангаа хөшгтийн хөндийн замыг тавих энэ асуудлыг одоо явуулсан. Гэхдээ хараа тэрнээс өмнө та тэр асуудлын төвжээний юу байсан гэхээр чинь хамтарсан төмөр замд орохгүй байсан. Тэрийг та яаж шийдсэн? Тэр чинь олон жил яриад хийж чадахгүй байсан. Бид өөрсдөө бас тухайн үед яг үдэ тойруулаад одоо ингээд хойно холбонд түнэл хийн эндэргээд Богдхан төмөр зам төсөл боловсруулад хамтарсан төмөр замдаа танилцуулсан. Хэрэн Оросын тал нэгдүгээрт яасан гэж Улаанбаатар хотын одоо хотоос төмөр зам гаргахад бид яасан гэж нэгдүгээрт хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй юм бэ? Манайх энэ одоо тойруулахыг хүсэхгүй байна гэсэн шууд хэлээгүй ч гэсэн ер нь ийм байдлаар атгаас тавиад 3 жил гарсан болсон байт. Би ирээд бол ер нь салаа зам, салбар зам барих эрх бол засгийн газрын одоо ялангуяа салбар хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сайдын бүр эрх байд юм байна. Эннийхээ хүрээнд салаа зам гэж эхлүүлсэн. Энэ бол оновчтой шийдвэр болсон гэж одоо ч гэсэн боддог. Ер нь юмыг зөрөгтэй эхлүүлж ийж тэгээд дараа нь шийдэл төрд юм байна. За тэгээд тохиролцоогоос өмнө эхлүүлсэн. За дараа нь Оросуудтай уулзсан. За та ингээд ер нь бол танах одоо яаж байгаа юм дэр гэсэн би хэлсэн. Улаанбаатар хот бол тесрэх хүмүүн дээр сууж байна. Москва одоо өөрийн энэ төмөр замаа одоо тойруулаа гаргацсан. Бид одоо адилхан. Яг хөө зүгээр одоо бид одоо хамтарсан төмөр замтай ч гэсэн та нарын шийдвэрийг бол хүндэтгэж байна. Гэхдээ өнөөдөр Монгол улсад тулгараад байгаа энэ нөхцөлийг бас ойлгох хэрэгтэй. Надад одоо тэр нөгөө 24 онд байх 12 сард Дашван жил гэж компани
ганц цистерн дэлбэрэхдээ бид яаж сандарлаад тийм үү? Тэр чинь хортой ачаа тийж явсан стандартын бус үйлдэл гаргасан гэх мэтэр ингээд. Тийм тэр үл одоо ерөөсө бүхэл Монгол хүний ой санамжинд ялангуяа нийслэлчүүдийн ой санамжинд байгаа. Үлдсэн. Энэ бол ноцтой асуудал. Улаанбаатар төмөр зам ингээд Улаанбаатар дундуур ингээд байнга ингээд явах юм бол ийм асуудал гарахгүй гэсэн баталгаа байна. Тийм 60 цистерн явж байгаа шүү дээ. Тийм. Яг таны хэлдэг шиг Улаанбаатар дундуур өдөр болгон аюултай ачаа дамжин өнгөрч байна. 34 нэр төрлийн нефт, газ, тесрэх бодис, химийн бодис гэд маш олон төрлийн. Тэгээд дээр нь бол манай Улаанбаатар маань өөрөө хөгжил хурдцтай яваад барилга байшин баригдаад энэ төмөр замынхаа аюулгүй бүс рүү орцсон. Тэгээд энэ асуудлаар бол ерөнхийлөгч танилцуулсан, ерөнхий сайдч танилцуулсан. Ер нь бол энэ бол тоглоом биш улаан дарга. Тэгээд ерөнхийлөгч бол наадхаа маш богино хугацаанд шийдэгдэх үүрэг өгсөн. Тэгээд энэний дагуу бол миний би энэ замаа эхлүүлсний дараа хамгийн анхны уулзалтыг Оросуудтай өнөө Шанхай хамтын ажиллагааны орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Тэнжинд Оросын шин сайдтай уулзсан Никитэнтэй. Никитэнд бол хэлсэн. Одоо манай энэ асуудлыг та нар шийдэхгүй бол бид өөрсдөө шийднэ. Нэгдүгээр, хоёрдугаарт бол хамтарсан төмөр замаас ямар нэгэн мөнгө гаргуулахгүй. Та нарын урд өмнө одоо манай тавьж ирсэн саналыг би ойлгож байгаа. Нийслэл өөрийнхөө асуудлыг шийдэхэд Улаанбаатар төмөр зам хамтарсан төмөр замаас ямар нэгэн хөрөнгө мөнгө гарах албагүй гэдгийг би бол сонссон. Тийм учраас бид нар нийслэлийн асуудлыг өөрсдөө шийднэ. Харин одоо тойруулаад ингээд гаргах дээр бол та нар дэмжлэг үзүүлээрэй гэсэн Холболтон дээр. Тэгээд бол бид ойлгож байна. Энийг шийднэ. Хоёр талаасаа ажлын хэсэг гаргана гэдгийг хамгийн анх ингээд шийдсэн. Тэгээ нөгөө талаасаа хараа энэ Орос Монголын одоогийн төмөр зам биш үү? Энэ чи яг Улаанбаатарын ойролцоогоор тэр уулын амаа дагаад хамгийн их юм зигзагаар тойрсон хурдлах боломжгүй тийм техникийн хувьд тийм хэсгийг одоо харьцангуйгаар хурдалж болохоор харьцангуйгаар шулуун зам болгох гэдэг шүү дээ. Тийм. Ер нь бид одоо бүгдээр энэ хонхрыг мэдж байгаа шүү дээ. Энэ хонхроор тойроод гарахад богооны толгой бөксөө хараад л өнгөрдөг. Энэ тойрог шүү дээ. Ер нь бол маш одоо таны хэлдгээр маш удаан. Ер нь манай энэ төмөр зам бол нэг үгүй хэлэхэд бол маш хоцрогдсон. Би яг энийг тэгж байгаа болохоор урд хөрш маань цагт 300-аас 400 км/цагийн хурдтай төмөр замтай болчихлоо. 450-ыг хийж. Энэ одоо бараг одоо Ирэнээс одоо замын үдээс цааш нь 300 км-т байна шүү дээ. Хойд төрш маань өөрөө 160 км/цагийн хурдтай төмөр замтай Транссибирийн төмөр зам тий болчихлоо. Бид тэгэхэд одоо өнөөдөр нэг 50-60 км/цагийн хурдтай төмөр замтай л байж байна. Тэгэхээр зэрэг ерөөсөө миний энэ салбарт ирээд хамгийн гол анхаарал тавьсан юм бол төмөр зам байгаа. Тэгээд төмөр замыг Улаанбаатар хотоос гаргаснаар түрүүний таны асуусан Улаанбаатар хотын төвжирлийг 30% буруулнаа. За хоёрдугаар ингээд нийслэлийг хоёр хуваацсан энэ гарман дээгүүр гарч байгаа бүх төрлийн машинуудын зорчиж байгаа цаг хугацаа бол гарман дээр 3 цаг 44 минутыг авдаг. Түгжрэлд одоо 3 цаг 44 минут саадулж шүү дээ төмөр зам өөрөө. Тийм учраас бид одоо өнгөрсөн хугацаанд бол бас нийслэлийн удирдлагууд бол дээгүүр доогуур нь одоо гарам гүүр мөр одоо янз газар доогуур хоолой моолой гэд зөндөөл ажил хийсэн. Гэхдээ энэ нь бол нэвтрэлтийг одоо тэр болгон шийдэж чадахгүй байна. За ингээд холбочлоо гэж бодъё. Тэгэхээр урд талын төмөр зам одоо нийт хичнээн километрээс та нар одоо өдөөний байдлыг хэдийн хийж чадах. Бид одоо баг хангаагаас өнөөдрийн байдлаар хөшгтийн өндийн хүртэл 83 км одоо төмөр замын далан шороо буюу доод үтсийн ажил аль талаас нь тавьсан байна. Баг хангаагаас тавьсан. Баг хангаагаас бүр одоо Улаанбаатар төмөр замын одоо хамтарсан ажлын хэсэг гараад баг хангаагаас замаа салаалаад тэнд өртөө зөвлөгөө бариад ингээд эхний одоо салах ажил нь бол эхэлсэн. За хойно холбох ажлыг бол тэгээ хэдэн километр үлдэж байгаа 83-аас цаана. Одоо цаана нэг ойролцоогоор нийтдээ ер нь 124.8 км очиж байгаа. Нэг 40 орчим километр үлдсэн байна. За энэ 40 орчим километр төмөр замыг бол бид нэр эрх хавар бариад дуусгач. За ер нь бол сая одоо 9 сарын 2-нд Владивостокт болсон Шанхай хамтын ажиллагааны орнуудын уулзалтаас гараад
энэ Владивостокт нөгөө алс дурмдын чуулганд очисон ерөнхий сайд. Энэ алс дурмдын чуулган дээр ерөнхий сайдыг дагаж очиж Оросын улбаны улсын тээврийн сайд Никитин, мөн Эршэдигийн ерөнхий захирал Белизоров, мөн Монголын одоо Орос Монголын хамтарсан төмөр замын Оросын талын правлений дарга Павлов нартай уулзсан. Нөхцөл байдлаа давтан ярьсан. Ер нь бол энийг хийн шүү. Бид одоо энэ бол нэгдүгürt бол төрөөс өгсөн засгийн газраас өгсөн үүрэг даалгавар, хоёрдугаарт бол ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс одоо надад бол ийм үүрэг болгож өгсөн. Энэ бол зайлшгүй их ёстой. Нэгдүгürt, хоёрдугаарт бол манай одоо хүн амын бараг 50% нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэгээ Улаанбаатар одоо нийслэлчүүд маш их эмзэглэж байгаа. Зарчмын хувьд тэд зөвшөөрсөн. Тэгээ зарчмын хувьд зөвшөөрсөн. Бид нар ер нь протоколцсон. За ер нь уулзалт болгон байна. За уулзалт болгон албан ёсны протоколтой. за хизээ дуусахын төмөрч. Тэгээ хамгийн сүүлд миний би 10 сарын сүүлд 11 сарын ихээр Москва хотод Шанхай хамтын ажиллагааны орнуудын засгийн газрын тэргүүн нарын уулзалтанд ерөнхий сайдад дагаж очсон. Энэ уулзалтан дээр бол яг одоо Белизоров буюу одоо Эршэдигийн ерөнхий захирал Белизоров одоо Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путин одоо манай ерөнхий сайдтай уулзж явах үеэр энийг дахин одоо Улаанбаатар асуудлыг шийдэ гэдгийг бол хэлүүлсэн. Тэгээ энэ дээр бол одоо баг энэ бол эцсийн шийд гэж хэлж болно. Тэгэхээр биш за тэр 120 км зам урдуура холбогдлоо. Хизээ хамгийн сүүл холбогдно гинэ. Бидний өнөөдрийн төлөвлөж байгаа 26 оны 2 дугаар улиралд бол дууссан гэж үзэж байгаа. За эх жилийн наадмаас өмнө дууснаа гэж ойлгож байна. Тийм наадам хавцаа дуусна, анхны гал тэргийг аялуулна. Тэгээд анхны гал тэрэг аялмагц энэ хамтарсан биш энэ манай хөрөнгө биш энэ. Манай хөрөнгөөр хамтарсан хөрөнгө дээгүүр нь явах юм байна. Ер нь бол тэгтээ Оросын талд нэг л юмыг тавьж байгаа юм. Бид бас юмаа шийдвэрлэх хэрэгтэй. Энэ Оросын талын тавьж байгаа асуудал бол үнэн. Ер нь Улаанбаатар хотоос төмөр замаа нүүлэх асуудал бол Монголын асуудал болохоос биш. Орос одоо бидний төлөө хөрөнгө гаргаад энийг шийдэхэд бол дургуутсах нь бол зүйсний асуудал. Тэгээ би Оросын талд бол анх зөвшөөрлөж одоо тохиролцохдоо хэлсэн ганц үг. Танай дүн төлбөргөө өгнө. Танайхаас зөрүүлээд би Улаанбаатар хотын дундуур явж байгаа замаа авнаа. За тэгвэл урд юм болох юм байна. Улаанбаатарын голох замыг Монголынх болох юм байна. Одоо Монголынх нийслэх болно. Тэрийг яах юм? Энийг бол нийслэл отог өгнө. За тэгвэл энд их онцлог вэ. Энийг дагсан маш олон байгууламжууд байгаа. За депо, вокзал, өөрөөр хэлбэл офис нь энийг дагсан олон терминалууд, амгалан өртөө, толгойд өртөө гээд ингээ маш Улаанбаатар хотод маш олон газар нутгийг эзэлсэн энэ талбайнууд байна. Тэгвэл та нар энэ одоо талбайнуудаа бүгдийг Монгол улсад одоо энэ манай бизнес эрхэлдэг улсууд дуудлага худалдаагаар энэ газраа зараад энэ олсон мөнгөөр одоо энэ нүүгээд энэ хөшгтийн хөндөдөө энэ депо өөрийнхөө одоо зайлшгүй одоо төмөр замыг дагалдах барилга байгууламжаа барьчихаа. Ийм боломж та нарт байна. Нэгдүгээр тэр. Хоёрдугаарт бол нийгмийнх нь одоо Оросын талаас өсөж байгаа юм бол энэ төмөр замыг дагсан нийгмийн байгууламжаа та нар аваа гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. За энэ одоо төмөр замыг дагсан цэцэрлэг, сургууль, эмнэлэг зөндөө юм байна шүү дээ. Яг зүгээр өнөөдөр бол энэ өнгөрсөн 30 жилийн хугацаанд бол энэ улсын төсвийн одоо нуруунд дээр энэ олон ачааг одоо Улаанбаатар төмөр зам хамт үүрэлцэж байсан гавьяаг бол бид үнэлэх ёстой. Гэхдээ өнөөдөр бид зах зээлийн нийгэмд ороод 30 гаруй жил болж байхад компани гэдэг бол компаниараа л ажиллах ёстой. Компаниуд ашиг олдог байгууллага болохоос биш буйны байгууллага биш байхгүй. За тийм учраас Оросуудын тавьж байгаа авах уу бид нар зүй ёсны шаардлагыг одоо авъя гэдэгтээ би одоо хэрвээ яг тийм компани зарчмаар явж байгаа бол таних яг зөв. Тэгэх юм бол энэ Орос Монголын хамтарсан энэ үйлдвэрийг угаасаа нийтийн компани болгоод хувь цагийг гаргуулад ингээ зарвал яасан. Болохгүй юм байхгүй. Тэгвэл бид нар заавал хоёр засгийн газар ер нь ороод хараа засгийн газар угаасаа бизнес муу хийдгийг манай бизнес харуулж байгаа. Хоёр засгийн газрын хоёулаа муу хийдэг юм заавал ингэж байлгаснаас хоёр засгийн газар нийлээд энийг APO хийгээд олон нийтийг болгоод зарчих бол аль алинд ашигтай юм шүү. Одоохондоо энэ асуудлыг тэгж шийднэ гэж бол би хэлж мэдэхгүй байна. Болоогүй байх. Ер нь цаг нь болоогүй. За хоёрдугаар нийгмийн байгууламжаа ингээд та авчих юм байна. Улаанбаатар хот руу голынхон төмөр замыг бүх юмтай зарагдаад тэгээд дараа нь хот руу шилжүүлээд нийгмийн байгууламжтай шилжүүлчих юм байна. Тэгнь. За тэгээ энэ гол зам бол яг ингээд Улаанбаатар хотын мэдлд үлдэж байгаа.
За энэ Улаанбаатар нийслэл өөрөө энэ замыг одоо электричек гэж бид ярьдаг, электричек явуулна уу, BRT-га явуулна уу, метрогоо явуулна уу, нийслэл шийдэх асуудал. Харин нийслэл бол өнөөдөр энэ төмөр замыг одоо Улаанбаатараас энэ хөшгөтийн өндөр рүү тойруулж гаргасан бүх зардлыг нийслэл төлөх ёстой. Энэ замыг одоо худалдаж авч яах гэсэн үг. Ингэж ээж Монголын төмөр зам энэ барьс одоо өр зээл 50 боон бусган барин барьсан энэ төмөр замыг Улаанбаатарт өгч штэ. Тэгэхээр зэрэг Улаанбаатар хотын бид нар бол нэгдүгээр аюулгүй байдлыг хангаж өгч. Манай ард иргэдийн Монголын ард түмний хувьд маш чухал. За ойлголоо. За тийм юм хийх гэж байгаа юм байна. За ингээд та энэ төмөр замтай холбоотой нэг асуудлыг шийдсэн байна. Өөр сайд болоод юу хийж байгаа? За хоёр дахь асуудал бол мэдээж одоо хил холболтын асуудал. Одоо Монгол даяараа л одоо шуугж исэн гашуун сухад ганц модны хил холболтын асуудал бол 16 жилийн дараа анх удаа шийдэгдэж байгаа. За тэгээд энэ асуудлаар манай одоо тал манай засгийн газар бол 3 жил гарan хятадын талд одоо 55 удаагийн уулзалт хийсэн байт. Намайг одоо ажил авахаас өмнө. Тэгээ миний би ажил аваад би их хурд дээр ч ирсэн 56 дахь уулзалтанд орсон. Тэгээ 56 дахь уулзалтан дээр очихдоо бол нэгдүгээрт бол ажлын хэсгийн ахлагчаар бол тэр үеийн эрдэс удирдлагын сайд Туван сайд ажлын хэсгийн ахлагч байсан. Миний бие бол бас дэд үтсийг хариуцж байгаагийн хувьд бол зам тээврийн сайдын хувьд дэд даргаар нь томилогдоод анхны одоо уулзалтыг China Energy компанитай хийсэн. Оюун эрдэнэ ерөнхий сайдд бас энэ ташранд бас талархаж байгаа. Яг гэвэл энэ том асуудлыг шийднэ гэдэг бол миний түрүүний хэлдгээр бол зориг гаргаж шийдсэн шүү. Иргэний зориг гаргаж. Энийг шийдэхгүй бол Монгол улс нүүрсээ экспортлоход маш хүндрэлтэй болно. Ер нь бол хятадын тавьдаг шаардлага бол ийм л юм бэл. Бид бол ингээд та нар 16 жилийн өмнө бүгдээрээ хамтраа төмөр замаа тавиад 5 толгойн нүүрсээ зөөё гэдэг асуудал ярьж яваад төмөр зам тавиулсан та нар. Хэдэн 100 км. Тэгтэл та нар одоо бид нар ингээд 10 гаруй жил одоо ингээд хөлөгцсөн. Өөрөөр хэлбэл одоо хуурсан бид нар гэж юм тавьд юм байл. Тэгээ одоо ингийн тулд яах юм бэ гэсэн. Гэхдээ яг одоо тэгэд бид нар одоо тийм эдийн засаг сайн ч биш. Та нарт бол төмөр зам тавилаа гэд энэ нөхөн төлбөр янз бүрийн бичин бид нар бол төлж чадахгүй алдагдсан тэр боломж манайд ч бас байна. Бид нар ч одоо ингээд алдагдсан боломж 44 их 80 тэгэл одоо яриа л байдаг мөртлөө хятадын тулд юу гэж хэлдэг вэ гэхээр та нар манай алдагдсан боломжийг хэзээ нөхөн төлөх юм бэ гэдэг асуудлыг тавьсан. Тэгээ яаж шийдсэн гинэ? Тэгээ бид нар хоорондоо нэлээд маргалдаж олон удаагийн 3-4 удаагийн уулзалт хийгээд ер нь надад алдагдсан тэр төмөр зам барьсан асуудал одоо хойшоо тавья болий. Хятадын талч бас нэххээ болий. Харин зүгээр одоо та нар өнөөдөр манай төрийн өмчтэй болон одоо манай хятадын хувийн компаниудад нүүрсийг одоо хөнгөлтөө үнээр өгж байгаа. Энэ үнээрээ л бид нартай одоо гэрээ хийчих. Тэгээд бид энэ хил холболтын төмөр замаа хэдүүлээ хамтраа тавья гэдэг ийм асуудлыг тавьсан. Тэгээд бид ч гэсэн одоо их хурлаараа харьвины гэрээг энэ хоёр засгийн газар хоорондын гэрээг оруулаад 2 удаа оруулаад зөвшөөрөл аваад тэгээд засгийн газар бол их хурлаас авсан зөвшөөрлийнхаа дагуу Туван сайд бүтээрт бол гарын үсэг зурах эрхийг засгийн газрын хуралдаанаар олгосон. Тэгэхэд засгийн газар та нарыг ямар үнээр өгж байгаа энэ төр мэдэж ирсэн. Тэр үед чинь бол энэ засгийн газар хоорондын гэрэн дээр бол нүүрсний үн мөн гэж бол бас байхгүй шүү дээ. Бид нарыг энийг одоо харилцсан та нар тохироорой л гэдэг үүрэг өгч байгаа. Тэгэхээр гишүүдийн одоо энэ тавьж байгаа асуудлыг бол зүй ёсны асуудал би үгүйсэхгүй. Гэхдээ энэ сошиал энэ манай зарим одоо гишүүдийн буруу ойлголтоос болоод хямд үнээр өгж гэн нүүрсээ хохирч байна. 40 тэрбум ам долларыг бараг л одоо оюун эрдэнэ дэлгэр сайхан Туван энэ дөр хуваагаад ган төмөр энэ дөр хуваагаад ирсэн юм шиг л одоо баахан PR явуулаа. Гэхдээ яг одоо юм хийсэн хүн бол баалуулах нь зүй ёсны асуудал. Гэхдээ ямар нэгэн ийм юм байхгүй болохоор би бол энэ дээрээ бол зөрөгтэй байх. За. Тийм ч учраас энэ төмөр замыг бол холбод дуусгана. За, хизээ дуусгах юм. Аль зэрэг явж ийн энэ ажил. 2 км-ийн зөрөөтэй байна, өндөр намын зөрөөтэй байна. Яг нь ер нь бол зураг төсөл нь гараад дууссан. Гэрээгээ хийчихсэн энэ төмөр замыг бол China Energy-гийн доор байдаг CRC гэдэг төмөр замын барилга байгууламжийн компани тендер шалгарсан. Энэ тендерийг манай худалдан авах ажиллагааны газар зарласан. Тэгээ барьж эхэлсэн. Эхэлсэн. Одоогийн байдлаар бол нийтдээ нэг 3000 гаруй багнан суур босхоос 1100
багнаас хоёрыг босгочиход байгаа. За. Хятадын талтай анх гэрээг бол одоо хийхдээ бид нар 2 сарын 15-нд очиж Харбины гэрээг зурсан. Одоо Харби хотод очиж тэр үед бол Харбинд яагаад зурсан гэхлээр зэрэг Харбинд бас олон улсын форум болсон юм. Эдийн засгийн форум. Тэгээ энэ форум дээр Хятадын ерөнхий сайд мөн одоо Монгол улсын ерөнхий сайд очиж энэнд оролцоод тэгээ ерөнхий сайд нарын зогсож байгаа цэвлэгийн сайд бид одоо гарын хэсэг зурсан. Энэ бол их хурлаасаа авсан, засгийн газараас авсан зөвшөөрлийн дагуу зурсан. Хизээг тэгээ холбогдно гин. За энэ төмөр замын ажил бол 6 сарын 15-нд бид нар анх ганц мод гашуун сухад дээр нээлттэй хийгээд ажил эхэлсэн. Ажил бол гайгүй явж байна. 6 сар орчим явж байгаа. Тийм. Хятадын тал бол 2 жил 2 сарын хугацаа буюу 24 сар хийнэ гэсэн. Тэгээд энийг багасгаад бид нар 22 сар болгож байгаа гэсэн үг. За. Тэгээ ямар ч гэсэн 27 оны 4 сар гэхэд бол одоо хүлээж авнаа. Яг нь гэрэн дээрээ бол 27 оны 6 сар гэж байгаа боловч За. ер нь бид нар 27 оны 4 сар гэхэд дуусгана. Халсын дараа хүнсэнтэй дууснаа гэж ярьж байгаа юм байна тий. Тийм. Тэгээ энэ асуудал бол яг зүгээр би зориуд ингээд нэгэнт одоо дэлгэцээр ярьж байгаагийн хувьд бол бас Монголын ард түмэндээ бас энийг зориуд одоо бас зөв ойлголт өгөх үүднээс ярих нь зөв гэж байна. Тэгээд таны ч бас асуусан асуулт. Ер нь Монгол улс 70 жилийн дараа анх удаа хоёр гарцтай болох гэж байна. Дэлхийн нийтээрээ бол ийм юм байдаг. Та ч гэсэн мэдж байгаа. Фараг хаанагийн онол гэж холболт гэдэг ийм шин юу гарч ирсэн нэр томьёо. Хэн сайн холболт хийсэн ард түмэн засгийн газар хождог гэдэг ийм одоо онол бий болсон. Тэгээ энэ хүнтэй манай ярьс миний хамгийн анхны ярьс орсон. Фараг хаана. Тэгвэл та бол одоо нэг Монголиа гэдгийг Монголиа гэж хэлсэн нөхөр байхгүй юу? зөв. Тэгээ connectivity буюу энэ холбоо суучин эдийн засгийг өөр болгох юм. Ердөө л энэ баггүй юу. Тийм учраас одоо өнөөдөр ингээд зүгээр Казахстан гэхэд 3 замаар холбогдож байна. Тий. Төмөр замаа. Орос гэхэд одоо юу Владивосток тэгээд тэр өшөө наагур Забайкальскаар хоёр ч холбочлоо. За. Тэгээд ингээд бусд одоо манайх дунд нь байж яхад чинь манайхыг тойруулаад холбоод байхад манайх ганцаараа үлдэж байгаа байхгүй юу? За ингээд холбогдож байгаа юм байна. Бид нар энэ холболтыг одоо хийснээр манай эдийн засаг л өснө. Хараа та яг энэ төмөр замын холболт хийгдээд энэ ачаашин шууд Хятадын тал руу ордог болоод ирэх үеэр яг тэр нэг царгийн зөрөөнөөсөө болоод шийдвэрлэх ажим гарах байх. Тэгвэл энэ автомашинаар зөөж байгаа энэ урсгал энэ хоёрын хооронд ямар харьцаа бий болох вэ? Бид нар илүү их нүрс гаргая 3 бомтой ингээд хил дээр ирчихсэн 3 бомтын төмөр замыг ингээд холбоё гэдэг холбох энэ асуудлаа шийдэж чадах юм бол одоо жишээлбэл ганц мод гашуун сухатаар жишээ авахад бол нэгдүгээрт бол өргөн царгаараа цогццсий одоо өөрөөр хэлбэл уурхай дээрээсээ нүрсээ ачаад шууд ганц мод дээр буулгах гэсэн үг. Хил хооронд одоо машинаар зөөхгүй гэсэн үг шүү. Хил даваад буулгах. Хил даваад шууд тэдний ач хуулах терминал дээр бууччих гэсэн үг. Хоёрт нь эдний нарийн цариг манай руу ороод ирж байгаа болохоор бид дахиад нарийн цариг дээрээс машинаар хил рүү аваачаад өөр дээрээс шууд ачиж байна. Ингэхэд бол бидний өнөөдрийн одоо техник эдийн засгийн үндслэлээр бол уурхай дээрээс 30 сая тонныг өргөн царгаараа явуулна. Нарийн царгаараа бол 20 сая тонныг гаргахад зөвхөн одоо юугээрээ бол 50 сая тонн гарна. Гашуун сар ганц модоор. За Сэхэ шивээ хөрөнгийн одоо төмөр зам бол нарийн царгаар ороод ирсэн юм манайд. За энийг одоо 300 метр байгаа. Энийг холбочиход бид нар бас нэг Сэхэ шивээ хөрөнгээр одоо нэг жилдээ бол нэг сайн гарахад 30-аас 40 сая тонн нүрс гардаг. Өнөөдрийн байдлаар тэр төмөр замыг тавьсан байгаа. Энэ бол ялгаагүй төр хувийн хвшлийн түншлэлээр одоо бас нэг компани 6 км төмөр зам. Ер нь тэнд нүрс одоо экспортлдог компаниуд нийлээд хөрөнгө оруулаад тавьчихсан. За. Энийг холбох асуудал байна. Тэгэхээр энэ холбогдоход бас нүрсний гаралт бас нэг 70-80 сая тонн болж нэмэгдэн. За ингээд хоёр талаараа За одоо 3 дахь гарц нь бол ханги мандлын төмөр зам байна. За. Цаанаасаа мандал талаасаа бугтаас мандал хүртлээр төмөр зам хятад бариад ороод ирсэн. Монгол тал бол зүүн баян цогццын замаас салаалаад 230 км төмөр зам барь ханги руу ороод очсон. Одоо энэ хоёрын хооронд ердөө 7 км-ийн зай байх. За. Энэ хоёр бол ямар нэгэн зөрөө байхгүй шууд холбогдно. За. Энэ зам холбогдоход хамгийн багадаа нэг 20-25 сая тонн нүрс гарна.
Ингээд нийлээд Монгол улс нэг жилдээ бид зөвхөн одоо төмөр замаараа бол нэг ойролцоогоор 165 сая тонн ус гарна гэж үзэж байгаа. За тооцоо. Энэ бол өнөө бидний холболт гэдэг түрүү та ярьлаа шүү дээ. Тэр холболтын дүр ач байхгүй. За хажуугаар нь бид нар бас зүгээр суухгүй машинаараа гардаг юугээ хий. Экспортчээрээ бүх замаараа бүх чадлаараа бүх боломжоор одоо ашиглахгүй бол өнөөдөр цаг хугацааны хүчин зүйл өөрөө үн цэнтэй болчихсон. Нүүрсийг орлуулах юм гараад байна тийм ээ. Гараад одоо жил одоо ингээд ирэх тусмал шин ийм технологи, ноу хав гараад байгаа болохоор нүүрсийг дэлхийд дахинаараа магадгүй 10 жилийн дараа одоо хүн хамгийн цаадлын хугацаа ярьж байгаа шүү. 10 жилийн дараа бараг нүүрс хэрэглэхгүй болохыг байдал. За та зам тээврийн сайдын хувьд бас одоо бүх төрлийн зам, төмөр зам, авто зам, агаарын зам энийг хариуцдаг хүн. Агаарын тээвэртэй холбоотой юу хийсэн бэ? За агаарын тээвэр дээр бас ер нь нэлээд шинжилгээ. Ер нь сая бас улсын хур засгийн газраараа оруулаад навигацийн орлогыг улсын төсөв төвлөрүүлдэг байсныг 50% одоо татаасыг авах болж байгаа. За ингэснээрээ бид бол ер нь агаарын тээврийн одоо навигац гэж ярьдаг. Одоо энийг бол юу гэж ойлгох ёстой вэ гэхээр энгийн үгээр бол онгоцыг газарт буулгадаг, хөөрөгдөг, дээгүүр нь Монголын агаар дээгүүр нисэж байгаа онгоц, дамжин өнгөрч байгаа онгоцуудыг хяндаг, эннийхээ төлөө төлбөр авдаг. Ийм л одоо хянах гэдэг маань удирдах гэсэн. Одоо аюулгүй байдлыг хангаж гаргаж ийн л гэсэн үг шүү. Тий, за энэ замаар яв, энэ замаар бити яв гэдэг тийм. Бидний нүдэнд харагдахгүй. Гэхдээ одоо удирдах байгаа зохицуултыг хийж байгаа л ганц газар. Энэ тоног төхөөрөмж маань, навигацийн тоног төхөөрөмж маань бол анх ер нь манай хамд үеийнхэн өдөр 2000-ад онд бол маш сайн шинжилгээ хийсэн юм байна лээ. Тэгээд энээс хойш бол манай навигацийн орлого бол маш сайн өссөн. Манай дээгүүр дамжин өнгөрд онгоцны тоош нэмэгдсэн. 400-аад онгоц байсан тийм ээ. Ковидын өмнө. Тийм ковидын өмнө. Тий өдөрт. Ковидоос хойш ингээд багасаад 250 болцсон. Яг нь энэ бол нэг талаар бол Оросын дайнтай холбоотой. Хоёрдугаарт бол бас бид нар энэ тоног төхөөрөмжийг шинжлэх асуудал зайлшгүй байна. Тэгээ энэ тоног төхөөрөмжийг одоо өнөөдөр бид шинжил хийж байна. Сарын өмнө миний би Францын элчин сайдын яамн дээр одоо Францын Thales компани дэд ерөнхийлөгчтэй уулзсан. Эднийх бол навигацийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг газар. Ер нь дэлхийд бол энэ Thales компани бас Испани бас нэлээд том компани бий. Хоёр компанийг бол бид нар судалж байна. Тэгээ ямарсан Францын банк бол биднэрт навигацийн орлогоо барьцаалаад эхний ээлжинд бол нэг 23 сая еврогийн зээл өгөхөр болж байгаа. Энэ шийдвэр өчигдөр ирлээ. Тэгээ энд бол одоо үнэхээр одоо бид маш их баяртай байгаа. Яг тэгэхээр бид богино хугацаанд энийг шийдэх боломжтой. Газрын баталгаа гаргаагүй юу? Ер нь бол баталгаа нэгсэн. Бид бол баталгаа гаргаж чадахгүй гэдгээ бол хэлсэн. Юм чинь үннээ хэлэх амар шүү дээ. Тэгээд нэгэнт одоо баталгаа гаргаж чадахгүй юм чинь бид нар навигацийн орлогоо барьцаалнаа. Манай орлого бол ингээд тоног төхөөрөмжийг шинжилснээр манай дээгүүр дамжин өнгөрөх онгоцны тоо нэмэгдэнэ. Хоёрдугаарт бол өнгөрсөн жил ер нь манайд ойролцоогоор манай Чингис хаан хөшгтийн хөндий дэх Чингис хаан онгоцны буудлын дээр нэг өдөрт нэг 50-60 онгоц бууж хөрдөг байсан. Энэ жил бол 80 болсон байна лээ. Тэгэхээр зэрэг одоогор бол нэг 15 орны авиа компани нисэж байна. Энэ үл цаашаа бид нар ер нь 42 гаруй оронтой агаарын харилцааны гэрээ зурагдсан. Тэгээ бид нар энийг авахын тулд нэгдүгээрт бол энэ навигацийн тоног төхөөрөмж буюу энэ хяналтын тоног төхөөрөмж бол маш чухал. Энэ сайн байж иж бид нар олон онгоц хүлээж авна, буулгаж, хөөргөн, богино хугацаанд буулгаж суулгах чадвар нэмэгдэх гэдэг шүү дээ. За хоёрдугаарт бол мэдээж одоо нисэх онгоцны буудлын асуудал байгаа. Энийг бол Японы буцалтгүй маш нэн хөнгөлөлттэй зээлээр өргөтгөл хийх асуудал яригдж байгаа. Энэ дээр бол бид бас нэлээд Японуудтай тийм ээ. Гэхдээ энэ шинэ буудлын гэж бид яриад шинэ гэдэг үг маань хуучраагүй байдлын чинь хүчин чадал нь одоо дутаад эхэллээ шүү дээ. Анх энэ онгоцны буудлыг барихдаа 800 мянган зорчигч явах юм байна гэж тооцоол гаргаад барьсан чинь ерөөсөө 3 жилийн хугацааны дотор л 2.2 сая зорчигч одоо нисдэг болчихлоо шүү дээ. Тэг жил ирдэг одоо явдаг болчлоо.
Энэ жил одоо дахиад нэмэгдсэн. 24 онд 2.2 сая зорчигч одоо ирж уцаж исэн бол энэ жил одоо оны эцсийн байдлаар бол 2.4 сая зорчигч болж нэмэгдэж байна. Ирэх жил бол бид бол энэ тоо бол бас 3 сая орчим болох болов гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг бид бол Японы талтай хугацааны хувьд нэлээд хатуу ярьж байгаа. Японы тал бол 39 он хүртэл хэд болох юм, 49 он хүртэл хэд болох юм гэдэг ийм тавиад байгаа. Миний бие бол удаадараа одоо энийг санхүүжүүлэх гэж байгаа JICA-гийн олон улсын байгууллага Японы элчин сайдтай бол олон удаа уулзахдаа бол ганцхан юмыг тавьж байгаа. Богино хугацаанд барья. Тэгэхгүй бол одоо бид нар энийг хүлээгээд байж чадахгүй. Нэг нөгөөх нь ахаад хэдэн жилийн дараа энэ чинь ахаад Багдад энэ 3 терминал 2 гэж барина шүү дээ. Тийм хажууд нь. Тэгээ удаа хэдэн жилийн дараа та үетэй ахаа сууснаа терминал 3-ыг барих хэрэгтэй юм байна гэсэн яриа гарахгүй тул яах вэ? Яг нь ер нь энэ дээр бол Японууд тоо асуугаад байгаа. Танах ингээд 49 он гэхэд 10 сая хүн ирж очих, 11 2 сая хүн ирж очих юм уу? 39 он гэхэд 7-8 саяд очих юм уу? Энд гэж асууж байгаа. Бид нар энэ статистик тоог бол гаргаж байгаа. Тэгэхдээ Чингис хаан Эсвэн онгоцны буудлын энэ ачааллыг багасгахын тулд бид нар энэ орон нутгийн онгоцны буудлууд дээр их онцгой анхаарал тавьж байгаа. Ялангуяа одоо өмнө говийн 3 сайхан онгоцны буудлал, Баян өлгийн онгоцны буудлал, дээр нь хөвсгөлийн мөрөнгийн онгоцны буудлыг бол нэн тэргуунд олон улсын онгоцны буудлал болгоё гэж байгаа. Хэрвээ орон нутгийн онгоцны буудлыг олон улсын болгочвол гаднаас ирж байгаа жуулчин маань шууд үзэх газараа бууж байгаа. Давуу тал. Орон нутгийн бүсийн хөгжилд ч онцгой нөлөөтэй болно доо шууд бууж байгаа гэж. Тэр орон нутгийг дагаад бол нэгдүгээрт бол хөгжил ирнэ, хоёрдугаарт жуулчдын зардлаа хэмнэх боломжийг бид нар гаргаж өгч байгаа. Өмнө говьд хөвсгөл өөр өлгий. Хөвсгөл өлгий. За өлгий. Тэгээд яг цаашлаад бол одоо тэгээд ховд тэгээд юуны Човлсонгийн онгоцны буудлын дэргээд ингээд бид нар нэмээд явна л да. Тэгээд ингэснээр ямар ач холбогдолтой юм гэхлээр зэрэг бид нар нэгдүгээр Чингис хаан онгоцны буудлын жуулчны тэр оргил үеийг бид нар юу яаж байгаа. Оргил цагийн одоо үеийн цаг үеийнх нь ачаалал бууруулж өгч байгаа. За хоёрдугаарт бол жуулчдын тоо нэмэх боломж өгч байгаа. Тийм байна. Жуулчид бол Улаанбаатарыг үзэх гэж байгаа биш, Монголын сайхан байгалыг үзэх гэж ирж байна. Шинэ онгоцны буудлал хэдэн терминалтай болох юм? Шинэ одоогийнх нь 6 гейт байгаа тийм ээ. Тийм. Одоо барих өргөтгөлийн зураг дээр бол 8 гейт нэмэгдэх юм. 8 гейт. 8 гейт. Энд 6, энд 8. Тийм. За танаас одоо цаг яасан учраас тэгээд дээр нь энэ дээр бол одоо бид нар нэгэн та асуусан юм. Бид одоо буян тухайн эсвэн онгоцны буудлаа яах юм бэ гэдэг асуулт. Яг тэрийг асуух гэсэн. Ягаад гэвэл энэ чинь бүхэл бүтэн дэлхийн хэмжээний онгоцны буудлал байна шүү дээ. За энийг яаж харж байгаа? Буян тухайн эсвэн онгоцны буудлыг эргэлтэнд оруулахын тулд нэгдүгээр сургалтын төв болгоё гэж байгаа. За олон улсын нислэгийн сургалтын төв. Энэ бол манайх шиг том газар нутагтай ийм газар бол хамгийн цохимжтой. Дээр нь манай хоёр талд том зах зээл байна. Бид нар хэрвээ одоо Боингийн үйлдвэртэй тохирч чадах юм бол одоо Боинг компанитай тохирч чадах юм бол энэ буян тухайг бол олон улсын сургалтын төв болгоод тэгээ энд одоо манай хоёр хөршөөс ирж одоо сургалтаа хийх, манай одоо агаар дээгүүр нислэг хийвэл бид нар маш их хэмжээний мөнгө олно. Би бол зүгээр одоо мөнгө олох талаас нь бодоод байгаа. Нэгдүгээрт бас юу шүү дээ, аэробусыг бас тийм ээ. Тий, аэробусыг. Бас дээр нь аэробус, Европын аэробус болж байгаа. Дээр нь бас энийг төр хувийн хвшлийн хүрээнд энэ одоо энийг бас ачаа барааны том терминал болгоё гэж бодож байгаа. Карго терминал. Буян тухайн эсвэн онгоцны буудлын дээр одоогийн ингээд зай талбайг харж байхад хамгийн багадаа 15-аас 20 том одоо ангаар барих юм орон зай байна. За засвар хий гэж юу? Засвар хий. Энэ онгоцны засварыг одоо Монголд хийдэг болъё л дээ. Тэгвэл ингээ хийж байгаа шүү дээ. Одоо нэг жилд нэг 50-60 онгоц өгдөг юм байлээ. Тэгдий. Жохон тийм. Энийг өргөдөхөд бид нар Америкийн Боингтэй ч юм уу, Airbus-тэй ч юм уу хамтраад Европын ингээ хамтраад засварын газар байгуулах юм бол илүү их мөнгө олно. Энэ хоёрын нийлбэр чинь уул ургаагаас том болж магадгүй юм байна. Тийм. Тэгэхээр зэрэг бид нар энийг бизнесэл болгох ёстой юм байна. Тийм учраас бол өнөөдөр буян тухайн эсвэн онгоцны буудлыг додомдоод ер нь бол их хайтайхан болгоод засаж бариад ер нь бас нэлээд бас ажил хийгээд байгаа. Тийм. Ийм л 3 төслийг жил 6 сарын дотор одоо шийдэж чадсан. Бас одоо ингээд ажил нь эхэлсэн. Тэгээ үр дүнгээ бол одоо эх жил өгнө. Он гараад л одоо үр дүнгээ өг. Нэгдүгээр
он гараад төмөр зам хойдолтой холбогдоно. Нийслэл дундуур транзит ачаа болон хойноос явж байгаа ачаанууд бол гараа авчина. Нийслэлийн гадуур гараа авчина. Эхний төсөл. Хоёр дахь төсөл бол холболт нэлээ эрчимтэй явна. 27 оны 4 сар гэхэд бид нар нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлнэ. 3-4 бомб төмөр замаар холбогдчихно. За дараагийн том төсөл нь бол саяны одоо сонгоцны энэ буудлын том төсөл. Яг энэтэй холбоотой саяхан засгийн газар Мяатыг хөвчлөнө гэдэг шийдвэр гарчлаа шүү дээ. Тэрийг та яаж харж байгаа юм? Одоо өчигдөр бүлгийн хурлаар ороод Мяти эхний ээлжинд 10% хувьцааг хөрөнгөний биржээр дамжуулж хувьцаа гаргая гэж байгаа. Яг зөв би бодохдоо бид нар тэр Их Британий онгоцныхоо компаниг хувьчилсан хувьчлалыг бас юу н бодолцмоор юм бэл. Одоо хондоо бид нар жил болгон ингээ хөрөнгө оруулалт хийгээд нэмээд явхлаа зэрэг хувьчил одоо жил болгон үн цэнтэй болоод өсөөд идүү их хүнээр зарах боломжтой юм хэл. Одоо ингээ хөрөнгө нэмээд. За та бүхэн ингээд зам тээврийн яам гэхээсээ илүү зам тээврийн гол судснуудын хөгжлийн тухай ярьлаа. Цаг байгаа учраас зөндөө олон төсвүүд хийгдсэн байгаа. Тэгээ энэ дотроос ингээд үнэхээр зам тээврийн яам нь энэ агаарын тийм ээ төмөр зам, автозам энийг хариуцлагын хувьд бол ийм тодорхой ажлууд хийж байна гэж ойлголоо. Тэгээ танд одоо ингээд сайдын ажил хийж яагаад ийм ажил өдөржингүү ингээд та нар яваад байгаа энийг хийж яхад өнөөдөр танд солиулж байгаа хамгийн хэцүү сорилт юу вэ гэж хамгийн сүүлд асуумаар байна да. Яг сайдын хувьд ямар сорилт вэ? Мэдээж одоо ямар ч том төслийг эхлэхэд бол одоо зориг хэрэгтэй байна гэдгийг бол ойлгож байгаа. Өчигдөр үлээ уржтар нэг сонсголын үеэр би тэр баяр цогт тийм хэлсүүгийг сонсоод нэрэл их зөв юм хэлжтэй гэж анзаарсан шүү. Зориг гэж юу хэлж байгаа юм гэхээр ийм амиа хувиа хичээлгүй өөрийнхөө ирээдүйн карьерийг бодохгүйгээр том төслийг барьж аваад эхлэх хэрэгтэй юм байл. Тэгэхгүй ингээд би одоо энийг барьж аваад хил аманд орчих уу дараа нь намайг одоо чулуугаар шидэд эсвэл элдвэр хэлээд хожим ирээдүйн намайг одоо ингээд балбаад нүдэд байх юм болов гэвэл хүн юу ч хийж чадахгүй юм бэл. Хоёрдугаарт бол үлдсэн одоо энэ богинохон цаг минут би юу хэлэхээр автозамын тухай бас би ингээд орхигдуулчлаа. Автозамын хувьд бол юу шүү Монгол улс бол нэг 8100 км хатуурчлалтай автозамтай. Өнгөрсөн жил 427 км хатуурчлалтай автозам ашиглалтанд орсон. За зам бол тэргүй одоо зам тээврийн яамны өөрийнх нь ажил. Ганцхан энэ зам дээр барьж байгаа миний стратегийн бодлого юу гэхээр зэрэг төр үеийн хвшлийн түншлэлээр бид нар тусгай зориултын том замаа барих хэрэгтэй юм бэл. Ялангуяа эдийн засгийн үр өгөөжтэй зам барихгүй бол бид нар жил болгон ингээ улсын төсөөрөө зам бариад явбал даахгүй юм бэл. За аль замыг барих юм тэгээд. Тэгээ яг зүгээр энэ зам дээр бол би хоёр замыг стратегийн ач холбогдолтой зам гэж үзэж байгаа. Нэг нь бол Монголын импортын 74%-ийг одоо авчирч одоо замын үдээр хилээр орж ирж байгаа энэ одоо замын төшөлтийн хөндийн замыг нэн тэргүүнд төр үеийн хвшлийн түншлэлээр барихаар бид нар тендер зарлаад Шууд зам тавьчих юм уу? Шууд тавь. Энэ бол тусгай зориулалтын хайвей маягийн 100 тонны даацтай ийм зам км бол 400 дээр чойроос наашаа 250 гэдэг чинь 740 орчим километр зам шүү дээ. Тэгээд ингээ улсын төсөв ингээд ийм замыг тавих одоо чадал тэнхээ байхгүй. Нэгт хоёрдож улсын төсөв бид нар өөр хүний хөгжилтөд зориулах хэрэгтэй юм байна. За ер нь бол 100 тонн гэдэг чинь манай дундад зам нь ямар одоо өнөөдрийн барьсан манай жирийн зам чинь 41 голын даас дээр 11 тонн уу 44 тонны л ачдаг юм ш. За. Тэгээ энээсээ хэтэрвэл нөгөө замаа хөвдөд байдаг байхгүй. За хоёр дахь гол стратегийн ач холбогдолтой буюу эдийн засгийн үр өгөөжтэй зам бол энэ хам богд, далан задгад, мандлогов хөшгтийн хөндөй гэдэг зам баг. Ер нь бол зургийг хийцсэн. Тэгээ энэ замыг бас тэгж байна. За ингэж вэж одоо Монгол улсыг тэтгэж байгаа одоо хоёр гол судас энэ. Хувийн компаниар байгуулна. Бариулна үндсэн. Тэгнь хувийн компаниар байна. Тэгээ тэр хувийн компани барьсан бол тэрүүгээр явсан төлбөртэй байна. Тэгээ тэрийнхэн засварыг хариулсан. Тэгнь. Өөрийнхөө одоо эзэмшиж байх хугацаанд гэсэн үг. За том төсөл байна. За баярлалаа. Бид хоёрын яриа цаг хугацаанд яг хэдэрчлээ. Үнэхээр одоо агаарын, газрын, тэнгэрийн одоо 3 замаа ярьчлаа. Тийм мэдээж одоо цаг төрийн ажил хийх тийм амар биш байгаа. Тэгээ энд одоо ингээд таны хэлсэн зоригтой эхлүүлээд тэгээ одоо тэгэл юу лээ
эцэн хамаагүй эхлэх нь чухал байна гэж үзчихэж ш тийм үү. Тийм тэгээ хамгийн сүүлд нь хэлэхэд бол ер нь аливаа том төслийг бол хийхэд би түрүү хэллээ зориг хэрэгтэй. За эхэлсний дараа бол бас төвчээр хэрэгтэй юм байна. Би яагаад энийг зориуд хэлж байгаа юм гэхээр үнэхээр одоо маш олон шат дамжлага, дарамт шахалтыг давж гарна гэдэг бол ер нь төвчээр юм биш үү. За улам их төвчээртэй байгаарай та. Баярлалаа. За хэрхэн хүнд үзэгчтэй өнөөдөр де факто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, зам тээврийн сайд Борхуугийн Дэлгэр сайхан оролцлоо. Баярлалаа.